Эмбүк толилуулж байна. Хизээч оройтхгүй. Мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр. Зохиогч Гомб Донорвын Гэрэл Баатар. Өгүүлэгч Энх болтын Алтан Гэрэл. Оршил. Өнгөрсөн 3 жилд би өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл зүйн тэнцвэр олох, амьдралын утга учирыг гүнзгий ойлгох чиглэлээр тууштай ажиллалаа. Нэг мэдэхэд энэ богинохон хугацаанд нийт 300 гаруй подкаст хөтөлж, 1000 орчим дэлхийн шилдэг номыг орчуулан тайлбарласан байлаа. Гэхдээ би зүгээр ч нэг номын тухай ярьсангүй. Харин мянган сонсогчдын сэтгэл гутрал, итгэл найдвар, асуулт, урам зориг гэсэн сэтгэлийн эгзэгтэй агшин бүрдэн чимээгүйхэн чагнаж, зүрхнээс нь урсан гарсан нэг үннийг олж харсан юм. Хүмүүс хожимдсон мэт мэдэрдэг. Гэхдээ дотроо шинэ эхлэлийг өгүүлдэг. Тэд дахин асуудаг. Би оройтсон уу? Өөрчлөлт хийхэд хэтэрхий хожимдсон уу? Миний хариулт үргэлж ижил. Үгүй ээ, та зүгээр л эхлээгүй байсан юм. Яагаад энэ ном гарах шаардлагатай болов? Подкаст хангалтгүй байлаа. Сонсохоос гадна унших, бодох, тууштай хэрэгжүүлэх алхам хэрэгтэй байсан. Тиймээс сонсогч, уншигч бүрийн зүрх сэтгэлд шидэт түлхүүр атгуулахын төлөө энэ номыг бүтээх гэж зорьсон. Энэ ном бол миний олон жилийн унаж болсон амьдралын түүх, туршлага, сургамж, 1000 гаруй номын шүүлт, 100,000 гаруй сэтгэгдэл дундах ухаарал, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнээс ургасан амьдралын гүн ухаан. Хизээч оройтхгүй ном 3 итгэл дээр тулгуурлав. Нэгт, би өөрийгөө өөрчилж чадна. Шийдвэрлэл намайг бүтээн. Хоёрт, хизээч оройтхгүй, нас, алдаа, нөхцөл, шалтгаан биш. Гуравт, өнөөдөр бол шинэ боломж. Миний ирээдүй өнөөдрөөс эхэлнэ. Эдгээр итгэлүүдийг сэтгэл зүйн онолоор баталгаажуулж, өдөр тутмын амьдралд хэрэглэхэд хялбаршуулж, дадал болгоход чиглэсэн 10 үндсэн зарчимтай уялдуулан амьдралд хэрэгжих систем болгон боловсруулсан юм. Энэ 10 зарчим бол: 1-р боломжийг шүүрэх, 2-р өөрийнхөөрөө амьдрах, 3-р өнгөрснөөс ангижрах, 4-р цаг хугацааг удирдах, 5-р сэтгэлийн хороо хүч болгох, 6-р зөв хүмүүсээр хүрээлүүлэх, 7-р санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, 8-р бие сэтгэлээ хайрлан хамгаалах, 9-р аз жаргалыг зуршил болгох, 10-р өглөө бүр дахин шинээр төрөх. Энэ ном таны гарт зүгээр ч нэг орж ирээгүй. Магадгүй энэ мөч таны амьдралын хамгийн чухал эргэлтийн цэг байж мэднэ. Учир нь бид амьдралдаа зарим мөрөөдөлд, зарим боломжид, зарим хайрын үгсэд, зарим хийх байсан үйлдэлүүдэд хэтэрхий оройтсон мэт мэдэрдэг. Гэвч би танд нэг үннийг сануулъя. Мөрөөдөл замхардаггүй, боломж хаагддаггүй, итгэл унтардаг. Энэ ном таны алдагдсан итгэлд, мартагдсан мөрөөдөлд, дотор тань шивнэн буй шинэ эхлэлд зориулагдсан. Энэ ном нэг л үгийг зүрхэнд тань тод чангаар хэлхийг хүсэж байна. Та хизээч оройтхгүй. Таны амьдрал, таны мөрөөдөл, таны шинэ эхлэл. Бүх зүйл яг одоо эндээс эхэлнэ. Учир нь мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр таны гарт байна. 1-р бүлэг: хамгийн их харамсал, алдсан боломж. Боломжийг шүүрэх зарчим. Бүлэг эхлэх ухаарал. Боломж бол хурдтай галт тэрэг. Тэр бүрийн зогсоол дээр удаан зогсдгүй. Харин зоригтой хүн л үсрээд суудаг. Амьдралд хийж үзээд алдаад шаналсан зүйлийг хүн мартаж чаддаг. Гэвч хийх боломжтой байсан ч зориглож хийгээгүй үйлдэл тэр л хүний сэтгэлд насан туршид үлдэж дотроос нь шивнэн шаналгадаг. Яагаад хэлээгүй юм бол? Яагаад эхлээгүй юм бол? Яагаад өөртөө итгэж чадаагүй юм болоо? Эдгээр асуултууд зүгээр нэг өнгөрсөн үеийн бодол биш. Тэд бол таны биелээгүй мөрөөдлийн бул шим. Хүн нас ахих тусам ямар их зүйл хийснээ биш, ямар олон боломжийг алдаж орхисноо дурсаж эхэлдэг. Зүрх догдолж байсан ч хэлээгүй хайр, сэтгэл дотор төрсөн ч эхлүүлээгүй санаа, амьдралын өөрчилж болох байсан жижигхэн алхмууд. Эдгээр нь эцэстээ хамгийн том харамсал болдог. Тус бүлэгт өгүүлэх Ван Гогийн түүх бол зөвхөн уран бүтээлчийн гунигтай төгсгөл биш.
Энэ бол хүн өөрийгөө үнэлж чадахгүй боломжоо хоош тавьсаар амьдралаа дутуузулсан хүний гунигт төгсгөлийн жишээ юм. Энэ бүлэгт таны ойлгох зүйл яагаад хийхгүй орхисон үйлдэл хамгийн их шаналгаатай байдгийг, хүмүүс насны эцэст юунд хамгийн их харамсдаг болохыг, мөрөөдлөө хоош тавих биш зориг гаргаж эхлэх ямар үн цэнтэйг, боломжийг алдахгүй байх ухаарл, сэтгэл зүй, философи, бодит түүх, судалгаан дээр үндэслэсэн үнэт ухаарл. Бүлгийн ураа хамгийн их харамсал бол амьд байгаа хэрнээ амьдралынхаа боломжийг үгүй хийсэн тэр чимээгүй шаналл юм. Тиймээс энэ бүлгийг унших та зүрхээ сонс. Боломж сэмхэн чамайг дуудаж байж мэднэ. 1. Винсент ван Гогийн харамсал. Манай хотод өөрийгөө философч хэмээн нэрлсэн нэгэн өвөрмц эрхэм амьдардаг. Түүний тухай яриа хотоор нэг тархсан ч яг юу хийдэг, хаана амьдардгийг хэн ч сайн мэддэггүй байв. Намрын сэрүүн өдөр. Сэвэлзэх салхи шаргал навчсыг хийсгэж хөл доор шивнэх мэт сэрчигнүүлнэ. Тэр нам гүм аяс дунд бие түүнийг философч хэмээн алдаршсан тэр эрхмийг гудамжны үзүүрт орших хуучин номын захын дэргэд бодолд дарагдан алхаж явахыг олж харлаа. Боломж нэг л удаа ирдэг гэж би өөртөө шивнээд эргэлзэлгүй дэрэгд ночив. Уучлаарай, философч гой. Танд нэг асуулт тавьж болох уу? Тэр алхаагаа зогсоон анхааралтай харцаар намайг ширтэнэ. Бололгүй яах вэ? Харин асуулт чинь хувийн амьдрал биш байгаасай. Би хэсэг тэнэгэлдсэн ч эцэст нь зориг гарган асуув. Юу, Ван Гог яагаад тийм гайхамшигтай уран бүтээлч байсан хэрнээ чихээ тайрч эцэст нь амиа хорлсон юм бол? Философч намуухан инээмсэглэж будг нь унсан модон сандал руу заагаад тэнд очин суув. Сайхан асуулт байна. Харин хариулт нь чамд жаахан хүнд тусч мэднэ гээд ярьж эхлэв. Өнөөдөр хүмүүс Ван Гогийг шүтдэг. Гэвч тухайн үедээ түүнийг гаж зурдаг солиот төвчхийн аргагүй хэмээн адалж байсан. Тэр зурж чаддаг байсан ч амьдрах тал дээр бүтэлгүй нэгэн байжээ. Хайрын тухайд бол чи мэдж байгаа биз дээ. Тийм ээ. Би түүний тухай кино үзэж байсан. Лондонд байхдаа эзнийхээ охин Урсула Лойерт анхны дурлалаа илчилсэн ч шууд татгалцсан. Дараа нь Уел Кейд гэрлэх санал тавьсан ч үгүй үрд үгүй гэж хариулсан. Сүүлд нь гудамжны хоёр хүүхэдтэй жирэмсэн эмэгтэйтэй амьдэрсэн ч бүгд эсэргүүцэж салсан байдаг. Тийм ээ. Тэр хэн нэгэнд чухал байхыг хүссэн ч хэн ч түүнийг тийм хүн гэж хараагүй юм. Философч хэсэг чимээгүй сууснаа үргэлжлүүлв. Хайр дурлал шигэ уран бүтээл нь ч замбраагүй байсан. Зарим зургийг дуусгалгүй орхидог. Зарим нь дахин давхарлаж зурдаг байв. Үнэхээр доктор Гашагийн хөрөг яг тийм байдлаар харагддаг гэж би дэмжив. Тийм шүү. Түүний хамгийн сүүлчийн зураг модны үндэсч бас тийм шинжтэй. Ван Гогийн зургууд төгс биш. Гэхдээ яг тэр төгс биш байдал нь л өнөөдрийн бидний мэдэх Ван Гогийг бүтээсэн. Философч хэсэг бодлогочрон суув. 900 гаруй зураг зурсан ч амьд ахуйдаа ердөө ганцхан нь борлогдсон. Түүнийг Ван Гогийн найз, уран зургийн цуглуулагч Анна Бох авхаа худалдаж авсан байдгийм. Энэ бол түүний өөрийн уран бүтээлээ мөнгөөр үнэлүүлсэн цорын ганц тохиолдол. Гэхдээ тэр зураг зарсныхаа дараа ч миний зургууд хүнд ч хэрэггүй юм шиг санагдсаар л байна хэмээн ах Теодо бичсээр байсан гэж би уншсан юм байна. Философч намуухан инээмсэглэж гүн санаа алдав. Тийм ээ, чи сайн мэдэж байна. Түүнийг хэн ч үнэлээгүй. Тийм ч учраас тэр ядуу амьдэрч ах Теогоосоо бүх зүйлээ авдаг байсан юм. Уран бүтээл, будаг биер, хоол хүнс бүгд ахийнхан зүгээс ирдэг байв. Эцэст нь тэр чихээ тайрч нэг бүсгүйд өгсөн. Дараа жил нь өөрийгөө буудаж шархаа даалгүй нас барж билээ. Яагаад? Тэр над руу игц ширтэв. Чи юу гэж бодож байна та? Магадгүй уран бүтээлийн оргилд хүрчгээд цааш амьдрах утгагүй санагдсан болов? Философч намуухан толгоос ихсэрч санаа алдлаа. Нүггүй ээ. Энэ бол амжилтаа дуусгасан хүний үйлдэл биш. Энэ бол итгэлээ алдсан хүний хариу үйлдэл. Тэр хизээч өөрийгөө үнэлж чаддаггүй байсан. Миний санаанаас гадуур хариулт байлаа. Хүн өөртөө итгэхэ болсон үед дотор нь харанхуй болж эхэлдэг. Харин харанхуй болсон газар юу ч ургадаггүй. Нас барахынхаа өмнө Ван Гог гуниг хизээч дуусахгүй гэж хэлсэн байдгийм.
Тэр босоод нуруугаа тэнэлгэж намуухан инээмсэглэв. За хүү минь, чамд хийх зүйл их байна. Гэхдээ Ван Гог шиг харамсал руу унахгүй тулд шийдвэртэй алхмал чухал. Хүсвэл надтай дахин уулзаарай гэд холдон одов. Би түүнийг бараа тасартал харж зогслоо. Гэхдээ сэтгэлд минь нэг л дүр зураг тодоос тод үлдсэн байв. Ван Гогийн дутуу зурсан зураг. Итгэлээ алдсан уран бүтээлчин хоосон орон зай. 2. Хийх ёстой байсан үйлдэлийн харамсал гэж юу вэ? Хийсэн зүйлдээ харамсах мэдрэмж бид бүгдэд байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэр мэдрэмж бүдгэрч мартагддаг. Харин хийх ёстой байсан ч зориглож хийгээгүй үйлдэл тэр л сэтгэлд үлдэж өөрийгөө чимээгүйхэн шүүмжилдэг хоосрол болж хувирдаг. Сэтгэл зүйд харамсал хэмээх мэдрэмжийг дараах хоёр төрөлд ангилдаг. Комиссионы харамсал, хийсэн зүйлдээ харамсах. Оролцоогүй харамсал, хийхгүй орхисондоо харамсах. Хийсэн зүйл бол тухайн үедээ буруу шийдвэр байж болох ч хүн яагаад тэгснээ ойлгож өөрийнхөө тухай илүү ихийг сурч чаддаг. Харин хийх ёстой байсан мөртлөө орхисон зүйлс хизээч туршлага болж хувирдаггүй. Харин яагаад би зориглоогүй болоо гэсэн асуултаар хязгаарлагдан үлддэг юм. Би тэр ярилцлагад орсон бол яах байсан бол? Хэрвээ тэр хүнд сэтгэлээ зориглон хэлсэн бол өнөөдөр бүх зүйл өөрөөр эргэх байсан болов? Номоо бичээд эхэлсэн бол? Гадагшаа сурахаар зориглсон бол? Эдгээр бол гэж төгссөн өгүүлбэр бүр амьдралд үлдсэн боломжийн сүүдэр юм. Харамсал гэдэг нь зөвхөн өнгөрснийг шаналлтай болгодоггүй. Тэр бас ирээдүй рүү чиглэх итгэлийг алдагдуулдаг. Би өмнө нь ч чадалгүй орхисон гэх сэтгэл шинэ алхам бүрийн өмнө чимээгүй хориг болж хувирдаг. Гэтэл үнэн бол чи өнгөрснийг өөрчилж чадахгүй. Гэхдээ шинэ сонголт хийх чадвар чамд одоо ч бий. Хийх ёстой байсан үйлдэлийг орхисон харамсал бол өвдөж эдгэрдэг шарах биш. Харин эдгэхийн тулд дараагийн боломжийг зоригтой ашиглах шаардлагатай. Хамгийн гол нь чамд одоо ч хийх зүйлс сонгох орон зай, боломжийг бүрдүүлэх чадвар үлдсээр байгаа. 3. Хожим хизээч буцааж чадахгүй 10 харамсал. Хүн бүхэн амьдралынхаа төгсгөлд нэг л асуулттай нүүр тулдаг. Би үнэхээр амьдарч амжсан уу? Австралийн сувилагч сэтгэл судлаач Брони Вэйр нас барах гэж буй хүмүүстэй эцсийн мөчтөнд хамт байсан туршилгаа нас барахын өмнөх хамгийн харамсдаг 5 зүйл номдоо тэмдэглэж сүүлчийн шивнээнүүдийн цаана нуугдж байсан гүн харамслуудыг дэлгэж өгсөн юм. Мөн Японы хөнгөвчлөх эмчилгээний эмч Оцу Шүчи 1000 гаруй өвчтний хийж амжаагүй зүйлсийг нэгтгэн судалж насны эцэст хамгийн их харамсдаг 25 зүйлийг тодорхойлсон байдаг юм. Хүн үхлийн өмнө хамгийн үнэнч, хамгийн тунгалаг болдог. Тэр үед дүр эсгэх хэрэгцээ алга болдог. Тийм ч учраас сүүлчийн харамсал гэдэг амьдралын хамгийн үнэн дүр төрх юм. Эдгээр бодит судалгаа шивнээний ард орших нулимстай үннүүдийг emotional гүнзгийрэл, философийн ухаарл, сэтгэл зүйн хувьсэл гэсэн сэтгэл оюун ухаарлын 3 тэнхилгийн дагуу харж судлахад амьдралын хамгийн нийтлэг 10 гүн харамсал тодорхой ил гарч ирсэн. Энэ бүлэгт бид тэдгээр харамслыг шатлан тайлбарлаж тэднээс урьдчилан сэргийлэх ухаарлыг танд хүргэх болно. 1-дүгээрт сэтгэлдээ дарсан хайр зүрхэнд амьд үлддэг. Түүнд чи чимээгүйхэн сэтгэл алдран дурлцсан байлаа. Зүрх чинь түүний оршихуд зөөлөн догдолж тэр л хүн амьдрал чинь гинэтхэн гялалцсан богинохонч гэлээ мартагдашгүй гэрэл гэгээ авчирсан мөч байв. Гэвч чи дотроо л бодсоор одоо хэлэх хэрэггүй баха. Харин ч эвгүй түлчихвээ. Надаас илүү хүнд таалагддаг байж мэднэ. Ингээд л чимээгүйхэн шаналж мэдрэмжээ өөртөө хадгалсаар нэг мэтгэд тэр хүн яваад өгсөн байдаг юм. Хайрын тухай хамгийн гүн харамсал бол би хичээгээгүй биш, би хэлээгүй гэдэг мэдрэмж. Заримдаа ганцхан өгүүлбэр бүтэн хувь тавиланг өөрчилж чадах байсан байж мэднэ. Би чамайг онцгой гэж боддог. Надад энэ мөч үнэхээр сайхан байна. Харж суугч гоё юм аа. Эдгээр үгс энгийн мэд. Гэвч хэлэгдээгүй үедээ сэтгэлийн чимээгүй гуниг болон хувирдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хүн чиний ой санамжид инээмсэглсээр үлдэнэ. Харин зүрхэнд чинь яагаад хэлээгүй болоо? Би тэр үед зориг гаргасан бол юу өөр байх байсан бол гэсэн дуу хоолой хоцорно. Энэ бол олон хүний амьдралд хамгийн гүн буцааж болдгүй харамсал болон үлддэг. Тиймээс өнөөдөр чиний амьдралд оршин буй хүмүүсийн үн цэнийг зөвхөн дотроо мэдрэх бус
үгээр илэрхийлж сурах нь хамгаас чухал. Зарим үгсийг хожим хэлэхэд хэтэрхий оройтсон байдаг.